Сайн байцгаана үзэгчдээ өдрийн мэндийг дэвшүүлье. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс амралтын өдөр тань эерэг сайхан зочдыг уулзалдаг. Эерэг зочин нэвтрүүлэг маань ээлж нэгэн дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За, өнөөдрийнхээ эерэг сайхан зочдыг та бүхэндээ танилцуулъя. Монгол хөхөр урлаач Мөнх баяр ах маань өнөөдрийн хүндтэй зочноор дахин урагдлаа. Үзэгчид манаас нэгэнтээ таньж байгаа хаа. За, дараагийн зочин маань Төр Мөнх шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа, хөнгөн, үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрхлэгч захирал доктор хүн маань өнөөдөр бас эерэг сайхан зочноор урагдлаа. За, та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдрийн маань урилгыг хүлээн авсан маш их баярлалаа. За, баярлалаа. Өнөөдөр ямар амгалан галтгая. За, Мөнх баяр ах дээр сар шинийн өмнө дугаард оролцсон байгаа. За, үзэгчид маань нэгэнтээ таньж байгаагаа сайн хэлсэн. За, учир юу вэ гэхээр яг сар шинийн өмнө Монгол хөхөр урлаач шавь зохицолборынхаа хүрээнд 200 гаруй бас шанираа бэлтгэсэн ийм одоо соёлын үе тэгч мундаг одоо бас хүнтэй бид бүхэн ярилцсан байгаа. Үргэлжлүүлээд харин бид хоёр ярилцлагаараа Монголд анх удаа зааны арьсаар одоо бас хөхөр урлагаар одоо ийм төсөл хэрэгжээ судалгааны ажил дээр явагдаж байгаа юм байна. Энэ сайхан одоо бас гайхалтай сайхан мэдээллийг хуваалцахаар дахин Мөнх баяр ахыгаа урьлаа. Тэгэхээр зааны арьсаар одоо хөхөр урлана гэдэг нь одоо бас яг хүн бүхэнд их сонин содон санагдаж байгаа. Тэгэхээр үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз маань энэхүү сайхан төслийг та бүхэндээ танилцуулахаар одоо ийм эрхэм зочтой урьсан байгаа юм шүү. За, ингээд Төр Мөнхээс арилслага эхлэе гэж бодож байна. Ингээд таны хувьд ингээд доктор хүний хувьд те одоо бас яг ажлын туршлагач чинь одоо бас ихийнх нь одоо бас ямар ажлуудаар төвлөрч ажиллаваа. Тэгээд энэ төслийг одоо хэрхэн яаж санаачилж эхлүүлэхээр босон талаар ярилцлага эхлэе гэж бодож байна. За, би өөрийгөө юуны өмнө тавьж танилцуулъя гэж бодож байна. Тэгээд намайг Томгодын Төр Мөнх гэдэг. Би холбооны бүгд найрамдах Герман улсын Chemnitz хотын техникийн их сургуулийг 97 онд төгссөн. Миний мэргэжил арьс ширний технологич инженер. 97-оос 2000 оны хооронд Германы Фрайберг хотын эзэмшилгээний хүрээлэнд эзэмшилгээний ажилтнаар ажилласан 3 жилийн хугацаатай. Тэгээд 2000 оноос 2005 оны хооронд Германы Дрезден хотын техникийн их сургуулийн материал судлал нано технологийн профессийн баг дээр бол өөрийнхөө докторийн ажлыг бичээд 2005 онд одоо арьс ширний боловсруулалтын чиглэлээр техникийн ухааны докторийн зэрэг хамгаалсан. За, тэгээд тэрнээс хойш бол Монголд ирээд шинжлэх ухааны технологийн сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуульд багшаар ажилласан. Арьс ширний одоо технологийг оюутан залуучуудад зааж өгсөн. Тэгээд 2015 оноос шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Тэгээ манай хүрээлэн бол одоо 3 салбартай: арьс шир судлалын салбар, металл машин судлалын салбар, ноос ноолор судлалын салбартай. Тэгээ эдэмжилгээний ажил хийж гүйцэтгэж байна. Энэ дээр бол бас нэг технологийн гормыг оновчлох, шинээр технологи бий болгох, гадны технологийн нутагшуулах зэрэг ажлуудыг одоо амжилттай хийж гүйцэтгэж байна. За, Мөнх баяр ах манаас үзэгчтэй дахин өөрийгөө бас товчхон танилцуулъя те. Би 19 онд Тагнуулын ерөнхий газраас тэтгэвртэй суугаад энэ хөхөр гэдэг юмыг хийж олон томд түгээе. Ер нь Монгол хүн бүрэл нэг алсарч байгаа энэ ах Монгол өв соёлыг нэг хүн барьж аваад хийгээд явах юм бол Монгол улс маань одоо бусад улс үндэстнээс ялгарч харагдаж явах юм бол ондоошиж байх юм бол өсөөднөөс энэ хөхөрийг барьж авч хийсэн. Тэгээд энэ анхны хөхөр би 1982 онд хийж байсан юм байна. Тэгээд Бадрал захирал энэ хамнгаа арт компаниас утастаад за та хөхөр хийх үү? Зааны ширээр бид нар ингээ хөхөр хийх гэж байна. Гэсэн би бол одоо зааны ширийг огт мэдэхгүй юм чинь зааныг амьдаар нь хараагүй. Тэгээд энэ ямар учиртай яадаг гээ учир явдлаа хэдүүлээ цуглаж хуралдсан чинь энэ Монгол ардын домог юунд байд юм байна. Зааны арьсан юутай хөхөртэй, зандан модон бүлүүртэй, угалзын өврөн утгууртай, угалзтай модон хараатай гэдэг хөхөрний одоо ерөөл. Энийг л амьлуулах хэдүүл амьд энэ үлгэр домгийг амьлуулъя. Одоо бусдын бол энэ хамнгаа артын гар орчууд ингээ бүгдээр хийчт юм байна. Ганц байхгүй юм нь болохоор зааны шир байна. Зааны ширийг оруулж ирье.
Ингээд хөхөр хий гэсэн энэ санаачлууд энэ төсөлд нэгдээд ингээд явж байгаа. За үзэгчид маань ч гэсэн мөнх хоёрын маань уралдаг уламжлал сайхан шингээсэн хөхөрүүдийг харж байгаах. За тэгээ нэвтрүүлгийн маань хүндэтгээд бас ийм сайхан бүтээлийг одоос үзэгчд хүмүүнтэй харуулж байгаад маш их баярлалаа. За бас дээрэс нь өнөөдөр нэвтрүүлгийн манаас хүндэтгээд үнэхээр одоос энэ бол зааныхаа ширийг авчирсан байна. Ер нь 3 төрлийн шир өнөөдөр авчирсан байгаа. Миний хувьд ч гэсэн үнэхээр заан гэдэг амьтыг бол харж байгаагүй. Яг одоос нэвтрүүлгээрээ дамжуулан одоо ингээ арьсанд нь тий ширэнд нь одоо хурж үзэж байна л та. За ингээд ерөнхийдөө бол яг төслийг санаачлага ингэж гарчээ тий. Одоо бол судалгааны шатанд явж байгаа. Ер нь малчин телевизээр хамгийн анх удаагаас яг судалгааны ажлын талаар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр судалгааны багт одоос ямар одоос байгууллагууд хамтарч байна тий. Одоо энэ судалгааны ажлыг одоо үйл явцын талаараас та мэдээлэл өгөөч. За энэ анхдагч бол маш сонирхолтой ажлыг Хамниган арт гэдэг компани одоо анхлан санаачлаад тэгээд мөнх хоёр төр мөнх Хамниган арт тэгээд одоо бусад уран бүтээлчид одоо Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа энэ компани одоо хүмүүс ингээд хамтраад төслийг эхлүүлж байгаа. Тэгээд миний хувьд бол төслийн ахлагчаар бол томилогдсон. Би ашир боловсруулалтын чиглэлийн хүн учраас ер нь бол одоо заны арьсыг хөхүүрийн зориулалтаар боловсруулахад ер нь ямархуу технологи байж болох уу, юун дээр анхаарах уу, заны ширний онцлог нь юу юм, бусад одоо амтны ширээс юураа ялгаатай юм. Одоо бидний бий болох бүтээгдэхүүн маань ер нь ямархуу шин чанартай байхын тэл талаар бол нэлээд одоо ажиллах тийм одоо өөрөг даалгавартай бас өөрийн хувьд бол энийг бол хийх маш сонирхолтой байгаа. Яагаад гэвэл би Германд эдэмшлэгээний өрөөлөнд ажиллаж байхдаа бас нэг энэ талаар баг зэрэг оролдож исэн. Тэгээд энэ багахан туршлагаа бол одоо бас цааш нь өргөжлүүлээд ялангуяа энэ хөхүүрийн зориултаа гэдэг маань үндсэндээ бид нэр хүнсний зориултаар энэ бүтээгдэхүүн хийгч шүү дээ. Гэтэл одоо бидний энд байгаа энэ сахи бол химийн технологи орсон. Арьсны босруулалт нь бол одоо стандарт технологитой мэдээж онцлог явж байгаа. Тэгэхээр энэ онцлог бол Италийн одоо 100 гаруй жилийн түүхтэй энэ компани бол одоо бидний гадаад түншинд юм байгаа. Тэгэхээр тийшээгээ бид нар бас хандаад одоо энэ сахи босруулсан сахи бол бас Хамниган артын одоо хүмүүс бүтээгдэхүүн гаргаж байгаа, төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргаж байна. Зөвхөн бидний хувьд болохоор одоо хөхүүр хийхэд арай өөр төрлийн технологи орох болов уу гэж харж байгаа. Ялангуяа нэг хүнсний одоо бүтээгдэхүүн орох учраас энэ дээр бол одоо химийн бодис гэхээс илүүтэй Монголын одоо уламжлал аргыг бол илүү одоо хөөх хийх аргыг бол бас илүү сонирхож байгаа. Тэгээд энийг бол бас тусаж үзэх тийм одоо өөрөг даалгавартай байгаа. За мэдээж судалгааны ажил дээр явж байгаа учраас судалж л байгаа ах. Тэгтээ үзэгчдийн бас нэг асуугаасаа гэсэн асуулт байгаа. Яагаад бас яг заавал зааны ширээр хийх те хийж байгаа вэ? Одоо үхрийн ширнээсээ бас юугаар ялгаатай вэ? Тэ бас нөгөө би бас мөнх хоёртаа одоо урд нь та бүхнийг бас ярилцлагад урахаас өмнө судалж байхад ер нь нөгөө байгалийнхаа жамаар тэ одоо мэрэгжлийн хэлээр юу гэдэг вэ те байгалийнхаа жамаар одоо унсан гэх үү те тий одоо зааны ширийг сонгодсон байлээ шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө зааны одоо арьс маань хамгийн голноос яг үхрийн ширнээсээ юугаараа ялгаатай байна онцлог давуу талыг нас хэлвэл те. Тий. Яг би энэ дээр бас нэг тодруулж хэлэхэд энэ зөвхөн одоо монголчууд бидний хийх гээд байгаа зүйл биш юм байгаа. Энэ бол дэлхийн хэмжээнд яригдж байгаа асуудал. Яагаад гэвэл одоо заам бол Африкт байгаа, энэтхэгт байна. Африкийн нэг цөөхөдөө оронд бол үндэсний одоо паркт заан байдаг. Тэр зааныг бол одоо хайрлж хамгаалж байгаа жуулчд зориулсан юм сафарид бол заан байдаг. Тэгэхээр тэнд бол одоо заан одоо өөрийнхөө одоо амьдралын жамаар явж байгаад ямар нэгэн байдлаар унсан тохиолдолд тэр зэрлэг амьтны одоо цааш нь яах вэ гэдэг дээр л одоо бас энэ том проект явж байдаг. Энэ дээр болохоор тэр олон улсын байгууллагууд, нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх одоо зэрлэг амьтныг хамгаалж байгаа энэ байгууллага бол онцлогоон одоо өөрөг даалгавартай ажилладаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо энэ зааны арьс бол Африкийн үндэсний паркад одоо байгалийн жамаар унсан одоо зааны ширийг босруулсан ийм зүйл юм байгаа юм л да. Тэгэхээр энэ бол зөвхөн бидний монголчуудын хийж байгаа ажил биш. Энэ нь бол бид нэр монголчуудын дилийн нийтэд бас хувь нэмрээ оруулах тийм ажил гэж би хувьдаа харж байгаа. За мөнх хоёр хувьд судалгааны ажил дээр явж байхад үхрийн
ширнээсээ бас ялгагдах юм байна уу? Одоо судлаад ингээд ер нь судалгааны хэрэгтэнтэй явж хахад тий. Заана одоо өөр яс ямар онцлог давуу талтай. Яг судалгааны материалууд л харж яана өгөхөөс өөрөө одоо зааны ширийг авчираад боловсруулсан хүн биш учраас судалгаан дээр болохоор үхрийн ширнээс 10 дахин илүү одоо бат өх гэж явд юм байна. Одоо ус нэвчдэггүй энэ гэдэг байдлаасаа энэ хамгаартын урлаачд болохоор гутал ботын Монгол гутал одоо эмээлийн гөлөм гэдэг маш олон төрлийн юунууд бүтээгдэхүүнүүд хийдэм билээ. Тэгээ би тэндээс заан гэдэг юм чинь энэ монголчуудаас хол хөндийн юм шиг мөртлөө энэ манай ардын аман зохиолд түрүү хэлснээс гадна зандан модон бүрхтэй зааны ясан хяртай гэж байжлаа. Бэр буулгаад ирэхэд одоо ард түмний дунд яригдж байдаг. Замдаа сая өж рүү юу зүү хараа өгөхтөл зандан модны орой дээр заан тоглож явахыг харлаа гэдэг. Миний ойрхон байсан тодорхой. Нөө Монголын эзэн төрний үед чинь бас л тэр энтэг ингээд Африк орнууд руу одоо заантай газар бас л манай монголчууд амьдарч одоо тэнд улс хөрнөө байгуулж байлаа шүү дээ. Тэрнээс үүдэлтэйгээр энэ заан гэдэг юм чинь үлгэр домогт ортлоо одоо Монголд одоо байжээ гэж л ойлгоод тэрийг л одоо биет зүйл болохгүй бид нар хамтраад төсөлд одоо ороод явж байгаа. За арьсыг одоо боловсруулж байгаа технологи мэдээж хамгийн чухал ах тий. Одоо технологийн одоо энэ судалгааны ажил маань боловсруулах одоо шат нь одоо ямар үе дээр явж байна тий. За энэ дээр бол нэг хоёр төрлийн боломжит хувилбар байна гэж харж байгаа. Нэгдүгээрт бол одоо энэ нэгэнт Монгол заан байхгүй юм чинь Африкаас тэр заан мууны зааны одоо ширийг Монголд авчрах. Тэгээд энэ дээр одоо Монгол уламжлалт аргаар одоо зааны арьсыг боловсруулад хөхүүрийн зориултаа хийх нэг юм одоо ажил гэж харж байгаа. Нөгөөх нэг хэсэг нь болохоор түрүүн хэлсэнчлэн одоо энэ химийн одоо боловсруулалт оруулсан энэ онцгой эрхийг авч байгаа Хамниган арт компанитай хамтарч ажиллаж байгаа Италийн компанид бас бид нэр тэнд туршилтууд хийн гэж одоо төлөвлөсөн байгаа. Тэгээд италичууд бол бас нэг хоол хүнсээр бол бяслагны орон. Тэгэхээр тэр бяслагны одоо шар сүү, Монголын шар сүү тэргээд иймэрхүү туршилтуудыг л хийн гэж төлөвлөсөн байгаа. Тэгэхээр бол нэг хэсэг нь бол Монголд хийгдэх юм байна. Нөгөө нэг хэсэг нь болохоор Италид хийх юм төлөвлөгөөтэй байгаа. Бидний зүгээс харахад бол ингээд нэг бүтээгдэхүүн хийх гэж байгаа юм шиг боловч цаад утгаараа бол ер нь бол Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа, олон нийтэд танилцуулж байгаа, урлаачдыг дэмжиж байгаа энэ Хамниган арт компани л одоо үндсэн үүрэг даалгаврын хүрээнд л бидний энэ ажлыг хийж байгаа. Нөгөө талаас бол бас түрүүнд үрдсчлэн нэгдсэн үндэсний байгууллага байна. Одоо зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагууд байна. Дээрээс нь түрүүний нэг ярьж байгаа Италийн арьсыг боловсруулах компани байна. Манай одоо урлаачд олон төрлийн одоо бүтээгдэхүүн одоо зүйлийг бас Монголдо хийж जैन зааны ширээр. Тэгэхээр энэ болгонд л одоо бүгдөө л оролцоод энэ хамтын ажил болж байгаа. Тэрний нэг хэсэг нь одоо энэ хөхүүр юм байна. За саршны өмнө мөнх хоёр ах дээр бас яг Монгол хөхүүр урлаач те одоо бас шавьягаа суулгаад нэвтрүүлэгтээ оролцож байхад маш олон бас үзэгчд холбогдсон тийм үү. Одоо нөгөө монголчууд маань одоо хоймортой морин ураа залдаг бол бас яг хөхүүр одоо тавихад ямар гоё харагддсан бэ гэд бас баггүй битээрээс захиалга авсан байгаад байгаа те. Тэгэхээр одоо нөгөө монголчуудад маань бас сонголттой болж эхэлж байна тийм үү. Тэ ер нь бол одоо бас хөхүүр одоо хоймороо тавихын одоо ач холбогдол нь бас таны хувьд бас юу гэж харж байна те. Тэгэхээр одоо хэрвээ одоо энэгүй төсөл маань амжилттай хэрэгжээд одоо олонд хүрээд эхлэх юм бол үзэгчд маань бас хоёр сонголттойгоор хөхүүрээ одоо худалдаж авах боломжтой болж байна гэсэн үг шүү дээ тий. Тий. Энэ заан чи өөрөө Монгол төрийн 7 бэлгэдлийн нэгэнд орж явд юм байна. Тэгээд ер нь монголчууд чинь эмээлээ, морин хураа гээд ингээд тавьдаг байсан. Одоо сүүлийн үед юу гэж залгадаг вэ гэхээр над руу ч одоо энэ одоо хоёрын болчиход байсан. Одоо монголчууд чинь 3 тонн бэлгэдэлтэй хөхүүрээ авчираа тавьчихъя. Энэ хөхүүрийг энэ 3-таа ингээ хослуулаад тавьчих гэсэн. 3 тоннд чинь бас бэлэг 93 наадам энэ гэж ярьдаг шүү дээ. Тэгээд манайх болохоор одоо бас Хамниган артын энэ манай төслийн багийнхны хувьд энэ 3 янзаар хий гэж байгаа энэ хөхүүрийг. За. Одоо алдарт уяат мянгат малчид гэх мэт хүмүүс байна. Одоо ердөө хэрэглээ байна. Бүр одоо жижиг одоо ширээн дээр тавихаар юм уу? Одоо бүр одоо олон улсын төрийн томцоол одоо бэлгэнд одоо улс үндэстнийхээ
шин чанарыг онцлогийг тусгасан бэлэг дурсгал өгдөг шүү дээ. Тийм маягаар одоо ингээд 10 литр ч юм уу 5 литр ч юм уу ийм хөхөр. Монголчууд ер нь хөхөрийг хаан сав гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бэлэгдэлтэй өөдөө харсан сав цагаан эдэний даллагын уут гэж ярьж байна. Тийм учраас бэлэгшээлийн хувьд, бэлэгдлийн хувьд бол энэ тэр морин хуур эмээл одоо хөхөр гуравч одоо ослоод байлгаа л гэсэн хүмүүс одоо ярьдаг болсон. Тэр нэвтрүүлэгт орсноос хойш бүр илүү ярьдаг болсон шүү. За тэгэхээр одоо өргөжлүүлээд бас үзэгчд маань одоо Монгол хүмүүнээс гайхалтай зааны ширээр хийсэн бас өөр одоо төрлийн тэр шинэ одоо хүүртэй болох одоо боломжийг одоо та бүхэн маань одоо судалгааны ажил дээр төсөл болгож хэрэгжүүлж байгаа юм байна шүү дээ. За ерөнхийдөө бас нэвтрүүлэг маань өндөрлөг төгсөн байна. Төслийн хүрээнд одоо бас өөр ямар ажлууд хийгдэж байна. Миний асуугаагүй бас асуултуудад тий асуулт байх юм бол та хоёроос яг нэвтрүүлгийнхаа үлдсэн хугацаанд хэлвэл тий. Ер нь тэр одоо заан чинь нөө дахиад заацтай амтан одоо тэгэл байгалийн юуг нэг үзэх сонирхож магадгүй хууль бусаар агнаад ингээ оруулж ирээд байгаа юм шиг гэсэн байдлаар хандаж магадгүй. Тэгэхээр энэ тэр Италийн компаниас манай энэ хамнгаан арт компани чинь онцгой эрхтэйгээр одоо дистрибьютор хийхээр эрхээ авцсан нэлээ бас олон шалгуур давж өгж авд юм байна. Нэгсэндээ нэг цагаан бизнес байгалийнхын жамаар унсан амтны арьсыг одоо ашиглаад тэр нь болохоор эргээд нөгөө амттай хамгаалал бэлчээр ус тэр ажилтны цалин хөлс гээд энэ хамгаалтынхаа юмд зарцуулагдж байдгаар их буянтай ажил юм байна. За таны хувьд одоо бас маш олон улсын одоо туршлагатай хүний хувьд те одоо энэ хүү төсөл маань ерөөхдөө бол одоо хэрэгжих одоо шат процесс те маш олон бодоос байгууллагуудын туслах дэмжлэг байх мэдээж таны бас олон жилийн туршлага байгаа шүү дээ те. Тэгэхээр одоо яг энэ хүү одоо үйл ажиллагаа маань хэрэгжиж те төсөл маань нэгт одоо дууссан үед одоо бас яг энэ бол ямар ач холбогдолтой бас дахин бас нэвтрүүлэхийн төгсгөл бас хэлье гэж бодож байна. Тэгээ энэ Ашир боловсруулалтын технологи бол ер нь бол яг энэ бидний ширээн дээр байгаа энэ зааны ширэн хэрээр хийсэн энэ сахинаас бол бидний зориод байгаа бүтээгдэхүүн арай өөр юм байгаа. Яг тэгэхээр хүнсний зориулттай гэж хэлээд байгаа. Тэгэхээр тэн дээр бол монголчуудын эртээр үеэс одоо энэ хөөрийг хийж исэн энэ технологиг бол бид нэлээд одоо дэлгэрүүлж сайжруулж ажиллах болов гэж харж байгаа. Дээрээс нь одоо тэр Италийн сүүн бүтээгдэхүүнээс бий болж байгаа тэр шарсуу гэсэн тэр зүйлийг бас оруулна гэж бодож байгаа. Энэ бол бас нэг эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд бол миний хувьд бас их сонирхолтой зүйл. Яагаад гэвэл би бол хувьдаа одоо яг өөрийнхөө мэргэжлэрээ ажиллахдаа илүү хийм тал руугаа ажилладаг байсан бол одоо нөгөө талаар биотехнологи руу илүү түлхүү анхаарч ажиллах тийм шаардлагатай болж байна. Тэгэхээр миний хувьд бол бас нэлээд том шалгуур үзүүлэлт болно. Яг хөө зүгээр хувьдаа бол амжилттай бас боломжийн хэмжээнд хийчих болов ер нь бол бүтээгдэхүүн гарах байхаа гэдээ найдаж байгаа. За ингээд өнөөдөр болоод студид маань бас яг 3 төрлийн технологиор боловсруулсан зөвөө тий зааны шир авчирсан байгаа шүү дээ. Одоо та бүхэнд дэлгэцээр одоо зургийн хэлбэрээр та бүхэнд ийхүү харуулъя. За ингээд нэвтрүүлэг маань ингээд өндөрлөгт өглөө. За Монгол төдийгүй дэлхийд дахин анхдагч гэж хэлэхээр тий энэ гайхалтай төслийг хэрэгжүүлж байгаа баг хамт олонд за үзэгч хүмүүнийхээ өмнөөс болон нийт уран бүтээлчдийн өмнөөс өндөрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Ингээд судалгааныхаа ажлаар явж байгаа ч гэсэн олон түмэндээ ийм сайхан гайхалтай мэдээллийг өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. За их баярлалаа. Та бүхний ажил үйлс ч гэсэн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Монгол өв соёлыг төмөн олон төвөнд дэлгэрүүлдэг энэ буянтай ажил чинь одоо дэлгэрч байх болтугай гэж ерөөё. За маш баярлалаа. За үзэгчдээ үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээр та бүхэндээ эрэг сайхан зочдыг уулзалдаг. Эрэг зочин нэвтрүүлэг маань өнөөдрийнхөө дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Бидэнтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа эрэг зочноор уулзцаая үзэгчдээ.